Самсон үзэгчтэй парламент телевиз төвцөг мэдээллийн хөтөлбөр хөрөв гарагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Арчилсан нам засгийн газрыг огцруулах босгоос дээш гарын үсэг цугларсан гэж мэдэгдлээ. Лунгийн зомыг 6 агны болгох ажлыг энэ онд эхлүүлнэ. Хуулийг товчоор булангаар нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг хөндлөө. Хятадд айлжиж буй холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Фредерик Мерц Украины хямралыг шийдэхэд туслахыг хүсэв. Бүх насаар хоригт хэл сонссон Юн Сок Ёл давж заалджээ. Лүүрийн музей захирал огцорч шин захирал томилогдлоо. Эхний мэдээг өргөе. Өнөөдөр Арчилсан намын 4.1 мэдээллийн цагаар Арчилсан намын дараах цогт хэрэл, Арчилсан намын ерөнхий нарийн бичгийн дараагийн үүрэг гүйцэтгэгч Амар Баясгаланаар улс төр эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлж, цахим бүртгэлтэй холбоотой иргэдийн мэдээллийн маргаанд тайлбар өглөө. Тус намын дараах цогт хэрэл өнгөрсөн оны улс орны нөхцөл байдлыг дүгнэхдээ эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд бодиттой хүрээгүй. Бодит орлого буурсан гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн авилгын түвшин өссөн талаар олон улсын байгууллагуудын үнэлгээ гарсан бөгөөд энэ нь засаглал, төрийн өмч, шүүх, шударга осны тогтолцоотой холбоотой системийн асуудал гэж дүгнэлээ. Тэрбээр хаврын чуулганаар эдийн засгийн эрхчлөлөг нэмэгдүүлэх, төрийн албаны ил тод байдлыг сайжруулах, нууцын ангиллыг хязгаарлах чиглэлээр хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байгааг онцлсон юм. Арчилсан намын зүгээс наврын чуулганы төгсөөлөөр энэ төр засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна. Бид нэр төрөө цомхон болох ёстой, үр ашигтай болох ёстой, бүтээмжтэй болох ёстой гэж энэ лозунгдаг нөгөө талд нь дэд сайд гэдэг мөсөн уулын оргилдоо мянгаараа төрийн албачин данхааж үр ашиггүй байдал чинь дээдл. Ийм учраас энэ шийдлүүдээ болоо засгийн газарт хариуцлах тооцох асуудлыг өргөн барина гэдэг байр суурь мэдээллийг хийгээд огцруулах түвшингээс дээш хэмжээний гар үсэг цуглаад явж байгаа. Тэгээд сүүлд одоо энэ өвлийг та нар одоо үнэлээд дүгнээд үсэх юм бол одоо үндсэндээ нөхцөл байдал зөв байсныг харуулж байна. Түүнчлэн Арчилсан намын дотоод шинжилэл, гишүүнчлэлийн шинжилсэн бүртгэл дөрвийн өөрчлөлтийн ажлууд үргэлжлэж байгаагаа мэдэгдэв. Энэ нь зөвхөн намын хүрээний шинжилэл бус ардчлалыг дэмжигч иргэдийг үзэл санааны нэгдэлд уриалж буй үйл явц гэж тодорхойллоо. Сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр засгийн газрын үйл ажиллагаанд хариуцлага тооцох асуудал хэвээр байгаа гэдгийг онцолж өмнө нь тавьсан шаардлагууд өөрчлөгдөөгүй гэж мэдэгдэв. Тэрбээр засгийн газрыг огцруулах санал өргөн барихад шаардлагатай босгоос давсан гарын үсэг цугларсан бөгөөд эрх баригч тодорхой арга хэмжээ авахгүй бол хаврын чуулганы эхэнд энэ асуудлыг хөндөнө гэж мэдэгдлээ. Мөн төрийн бүтэц данхааж дэд сайдын оронтой ашиггүй байгаа тул төрийн албыг цомхон болгох шаардлагыг тавьж буйгаа илэрхийллээ. Мөн хэвлэлийн баг хурлын үеэр Эрдэнэс тавталгын хувьцаат компани ногдол ашигтай холбоотой онцлог баримтуудыг танилцуулсан байна. Харин Арчилсан намын гишүүнчлэлийн цахим бүртгэлийн систем хувь хүний мэдээллийн нууцлыг зөрчсөн эсэх асуудалд намын ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгалан тайлбар өглөө. Түүний хэлснээр 2024 оны улсын хурлын сонгуулийн үеэр сонгуулийн ерөнхий орооноос өгсөн сонгогчдын мэдээллийг хууль заасан хүрээнд ашигласан бөгөөд иргэд эргээсрийн дугаараа оруулан өөрийн мэдээллийг баталгаажуулах хэлбэрээр хэрэглэж байсан гэлээ. Олон нийтийн шүүмжлэл гарсны дараа уг мэдээллийн хэсгийг хаасан бөгөөд хууль зөрчөөгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тэгэхээр яг өчигдрийн та бүхний хэвлэл мэдээллээр гарсантай холбоотой дээр бол биднэрт нэг хоёр төрлийн ямар нэгэн тийм хуулийн зөрчил байхгүй. Өөрөөр хэлбэл энэ мэдээлэл нь хуулийн хүрээнд буюу улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 2015-ыг та бүхэн харах ёстой. Тэгээ нүгээр цахимаар ирсэн мэдээлэл учраас бид нар хууль өссөн мэдээлэл биш. Нөгөө талдаа ардчилсан нам иргэдийн одоо энэ хувийн мэдээллийг өөрснөө задруулсан ийм одоо зөрчил юм уу сөрөг зүйл бол байхгүй. Гол нь иргэд өөрснөө орж үзчихэд өөрснийхөө мэдээллийг өөрснөө сошиал сүлжээгээр дамжуулаад ил болгосонтой холбоотойгоор бид нар бол зохицуулт хийсэн байна. Ингэснээр Арчилсан нам улс төр эдийн засгийн асуудлаар байр суурь илэрхийлэхийн зэрэгцээ засгийн газарт хариуцлага тооцох боломжийг нээлттэй хэвээрүүлдэж хаврын чуулганы эхэнд бодит алхам хийх тохио өглөө. Засгийн газар Улаанбаатар лунгийн замыг 6 агны болгох ажлыг энэ онд эхлүүлэх үүрэг өглөө. Засгийн газрын хуралдааны үеэр ерөнхий сайд замдагчдаар Улаанбаатар лүн чиглэлийн авто замыг өргөдгөн шинжлэх ажлыг 2026 онд эхлүүлэхийг зам тээврийн сайд дэлгэр сайханд даалгалаа. Мөн уг төслийг хариуцсан ажиллах засгийн газрын төлөөлөгчөөр зам тээврийн дэд сайд Гамболыг томилсон байна. Түүнчлэн төслийн санхүүжилтийн их усүрийг тодорхой болгох үүргийг сангийн сайд Жавхланд өгч, гадаадын зээл тусламж болон төр хувийн хвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх боломжийг судалж, засгийн газар танилцуулахыг чиглэл болгожээ. Учир нь Улаанбаатар лүн чиглэлийн 101.7 км авто замын өргөдөгтийн төсөв 2026 оны
улсын төсөвт тусгагдаагүй байна. Ерөнхийдөө уг зам дээр осол аваар их гарч төгжрөл нэмэгдэж өгөөг онцолж, шинэ трассаар 6 игнэтэй зам барих, цаашид хар хорин хүртэл өргөдөх боломжийг судлах шаардлагатайг тэмдэглэлээ. Энэ бүтээн байгуулалт нь нийслэлийн төвлөрлийг сааруулах, баруун бүсийн хөдөлгөөнийг сайжруулах, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй гэж үзэж байна. Энэ лүнгийн зам дээр Монгол улсад гарч байгаа аваар зөрчлийг олон хувь оногдож байна. Тийм учраас энэ лүнгийн замыг энэ жил эхлүүлэх ажил бол Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хар хоронгот байгуулах, бүтээгдэхүүний үнд тарифыг ч гэсэн бууруулахад зарчмын ач холбогдолтой юм чухал дэд үтсийн чиглэл. Сая ч гэсэн цагаан сарын үеэр одоо бараг төгжрөл үүсэллээ шүү дээ. Тэр жилийн замд чи. Аваар асалж гарлаа. Эрдэнэ хүн амьсдэж. Төрөвчийн гашийн туршлага дархны замын сургамжийг дахин давтахгүй байна. Тэрний үхээр хуучнаа хуулж хайчаад дээр нь шинэ зам барих. Шинэ тараасаар 6-аас дээш игнэтэй хурдны зам хэлбэрээр шинэ тараасаар хар хорин хүртэл цаашлаад төлбөртэй зам. Төлбөртэй зам бол BOT-гаар ч гэсэн барьчих болцоотой. Тийм учраас хамгийн ачаалттай энэ замыг бол энэ онд эхлүүлэх ёстой. Зам төвийн сайд хамгийн гол ажил. Энэгээр бүр зориуд хариуцсан төлөөлөгч, засгийн газрын төлөөлөгч томсон бол Улаанбаатар лүн чиглэлийн замыг өмнө нь өргөдөх асуудал хэд удаа яригдж 2023 онд техник эдийн засгийн үндэслэл зураг төслийн тендерийг зарласан. Урьдчилан тооцоогоор төслийн нийт хөрөнгө оруулалт 362 сая $ам хүрэх боломжтой гэж үзэж, Кувейтийн сан болон бусад олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх талаар хэлэлцэж ирсэн. Гэвч санхүүжилтийн тодорхой их усүр одоогоор шийдэгдээгүй хэвээр байгаа бөгөөд төслийг төр хувийн хвшлийн түвшлийн хэлбэрээр эхлүүлэхээр төлөвлөж байна. Замын аюулгүй байдал бүс нутгийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж буй энэ төсөл дахин хойшлохгүй эхлэх хэсэг нь санхүүжилтийн шийдлээс шууд хамаарах нөхцөл байдалд байгаа юм. Бид энэ удаагийн хуулийг товчоор булангаар үзэгчдийн зүгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар холбогдох хуулийг тайлбарлахаар бэлдлээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн тайлбарт анхаарлаа хандуулна. Иргэдийн дунд нийгмийн даатгалд мөнгө өгч байхаар банкнд хадгалсан дээрүү хувийн компаниуд миний цалингаас шимтгэл суудах чад нийгмийн даатгалын элдэс тушаахгүй байна. Би яах вэ гэх мэт асуултууд маш их гардаг. Тэгвэл 2024 оноос хэрэгжиж эхэлсэн нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинжилсэн найруулгаар эдгээр асуудлыг хэрхэн зохицуулсныг одоо дэлгэрэнгүй тайлбарлая. Хүмүүс ихэвчлэн нийгмийн даатгалын шимтгэлийг зөвхөн тэтгэвэр гэж хардаг. Би 20-30 жил мөнгө банкнд хадгалвал хүүгээр нь илүү их мөнгөтэй болно гэж тоосдог нь нууц биш. Гэвч даатгал болон хадгаламж хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай ойлголт юм. Хуулийн 4-р зүйл зааснаар шимтгэл гэдэг нь зөвхөн хуримтлал биш, харин эрслээс хамгаалах мөнгөн хөрөнгө юм. Тэний хадгаламж таныг өвдөхөд ажилгүй болоход эсвэл хөдөлмөрийн чадвараа алдахад зөвхөн таны хийсэн мөнгийг л хүүтэй өгнө. Харин нийгмийн даатгал таны төлсөн мөнгнөөс хэд дахин их хэмжээний зардлыг даадаг. Жишээ нь хэдэн зуун сая төгрөгийн хагалгааны зардал, сар бүрийн групп буюу хөдөлмөрийн чадвар алдагдсны тэтгэмж, ажилгүй байх үеийн дэмжлэгийг таны төлсөн өчүүхэн шимтгэлээр нөхөж олгодог. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд итгэлцүүр хэрэглэх тухай маш тодорхой заасан байдаг. Энэхүү залтыг 22-ийн 1 зааснаар даатгалагчийн шимтгэл төлсөн болон тэтгэвэр тэтгэмж тогтоолох цалин хүс түүнтэй адилдах орлогын өнөөгийн үн цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэгэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл таны 2010 онд авч байсан 1 сая төгрөгийн цалинг өнөөдрийн тэтгэвэр тогтооход шууд 1 саяар нь бодохгүй гэсэн үг юм. Харин тухайн үеийн мөнгөний худалдаа авах чадвар өнөөдрийн амжиргааны өртөгтэй хэрхэн дүүцэж байгааг итгэлцүүрээр үржүүлж өнөөгийн үн цэн буюу магадгүй 1.5-аас 2 сая төгрөгтэй тэнцвүүлж боддог. Ингэснээр таны олон жилийн өмнөх бага цалин ирээдүйн тэтгэврийг тань доош татахгүй байх шудраг усны зарчим хэрэгжиж байгаа юм. Хуулийн 22-ийн 2 зааснаар энэхүү итгэлцүүрийг улсын дундаж цалингийн өөрчлөлт болон хэрэглээний үнийн индекс буюу инфляцтай уялдуулан тогтоодог. Үндэсний статистикийн орооноос саналыг үндэслэн засгийн газар жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор энэхүү итгэлцүүрийг шинжилэн баталж дараа оных нь 1-р сарын 1-ээс мөрдөж эхэлдэг. Энэ нь таны төлсөн шимтгэл авч байсан цалин цаг хугацааны явцад үн цэнээ алдахгүй. Харин ч эдийн засгийн өсөлттэйгээ уялдан өсөж байх хууль эрх зүйн баталгаа болж өгдөг. Нийгмийн даатгал төлөх нь банкнд мөнгө хадгалахаас илүү ашигтай байдаг нэг шалтгаан нь ерөөсөө л энэ юм. Гэвч энэ бүх үр өгөөжийг хүртэхийн тулд ажил олгогч таны шимтгэлийг үнэн зөв цаг хугацаанд нь төлөх ёстой. Хэрвээ ажил олгогч шимтгэл суудгасан атлаа нийгмийн даатгалын сан төлөхгүй бол таны ирээдүйн тэтгэврийн хэмжээнд шууд сөргөөр нөлөөлөх аюултай. Тийм ч учраас хуулийн 33.1-ийн 6 зааснаар ажил олгогчийн буруугаас буюу шимтгэл төлөөгүй. Тайлан ирүүлээгүйс болоод эргэн та тэтгэмж тэтгэвэр авч чадаагүй бол тэрхүү өхөрлийг ажил олгогч өөрийн хөрөнгөөр 100% төлөх үүрэгтэй. Албан журмын даатгал төлөхөд таны шимтгэлийн тал орчин хувийг ажил олгогч таны өмнөөс нэмж төлдөг. Өөрөөр хэлбэл та 100 төгрөгийн баталгаа авахын тулд өөрөөсөө ердөө 50 төгрөг гаргаж үлдсэнийг нь компанитанд гаргаж байна гэсэн үг. Энийн
таны бодит орлогын 10 гаруй хувиар шууд нэмэгдүүлж буй хэрэг юм. Харин сайн дурын даатгалыг та 100% өөрөө хариуцдаг бөгөөд ажилтгуудлын даатгалд хамрагдах боломжгүй байдаг нь хамгийн том сул тал болдог. Гадаад улсад очиход болон зээд авахд албан журмын даатгалыг илүүд үздэг шалтгаан нь энэ хүн доктортой ажилтай, баталгаатай, орлоготой гэдгийг төр болон ажил олгогч нь давхар баталж байгаа дуршдаг. Сайн дурын даатгал нь зөвхөн таны өөрийнхөө өмнөөс өгч буй амлалт учраас санхүүгийн байгууллагууд үүнийг харьцангуй эрсдэлтэй гэж үзэх тал бий. Та би суудгуулчихсан юм чинь болоо гэж тайвширч болохгүй. Таны ирээдүй таны гарт байна. Тиймээс Харбор ийм Монголыг болон нийгмийн даатгалын аппликейшнээр дамжуулан шимтгэлтэнд баталгаажсан эсхийг заавал шалгаж байх хэрэгтэй. Хуулийн 33 дугаар зүйл зааснаар та ажил олгогчоос шимтгэл төлөлтийн тайлан үнэн зөв гаргаж мөнгө тушаахыг шаардах бүрэн эрхтэй. Энэ бол таны гуйж байгаа хэрэг биш, хуулиар олгогдсон эрх юм. Хэрвээ ажил олгогч шимтгэл төлөхгүй удаа дараа хойшлуулж байвал харьяа нийгмийн байгууллагын даатгалын хилцээний байцаагчид албан ёсоор хандаарай. Нийгмийн даатгалын шимтгэлийг татвар гэж харах нь буруу юм. Энэ бол таныг залуу, эрүүл, ажилтай байх үедээ ирээдүйн нас өндөр болсон, ажилгүй болох магадлалтай тэр өөртөө илгээж буй санхүүгийн тусламж юм. Хувийн аж ахуйн нэгжүүд ажилтныхаа нийгмийн баталгааг хангахгүй байна гэдэг нь тухайн ажилтны ирээдүйг хулгайлж байна гэсэн үг. Тиймээс нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу шимтгэл төлөлтөө сар бүр хянаж ажилтныхаа эрхийг хамгаалж сурах нь хамгийн чухал юм. Хэрв таны шимтгэл төлөгдөхгүй тасарсан бол та зөвхөн өнөөдрийн зээлээс хоцроо зогсохгүй, ирээдүйн тэтгэврийн хэмжээнээсээ ч мөн хумсалж байгааг мартаж болохгүй. Хуулиа мэддэг иргэн хохирлгүй ирээдүй гэсэн мөрөөтэйгээр энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Улсын хурлын гишүүн мөнх соёл Замиранаараар ахлуулсан ажлын хэсэг налах дүүрэгт ажиллаж хог аяллаа тухай хуулийг хэрэгжилт болон дахин боловсруулах үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай танилцлаа. Уулзалтын үеэр дүүргийн удирдлагууд 12 үйлдвэр нийт 27,000 гаруй тонн хог дахин боловсруулсан талаар танилцууллаа. Мөн цаашид англин ялгалтын стандартыг батлах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих саналтай байгаагаа илэрхийллээ. Ажлын хэсэг нь налахын үйлдвэрлэл технологийн парк болон хаягдл аккумуляторуудыг байгальд ээлтэй технологиор боловсруулж, бүтээгдэхүүнээ экспортлдог Electrochem Mongolia компани үйл ажиллагааг газар дээр нь үзэж сонирхлоо. Үйлдвэрлэгчийн зүгээс импортлогчийн хариуцлагыг өндөрлөх аюултай хог аяллын мушгилтын системийг хөөцлөх шаардлагатай хэлж байна. Ажлын хэсгийн ахлагч мөнх соёл салбарынхны саналыг нэгтгэн улсын хэмжээнд хог аяллын менежментийг шин шатанд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэхээ мэдгдлээ. Монголын үндэсний олимпийн оройг 1956 оны 2 дугаар сарын 28-ны энэ өдөр байгуулж 1962 онд Оросын улбаны улсын Москва хотноо болсон Оросын улбаны улсын олимпийн орооны чуулганаар албан ёсоор олимпийн гишүүн орон болсон юм. Манай улс 1964 онд анх удаа Инсбургийн өвлийн олимп, Токиогийн зуны наадмаас эхлэн оролцсон түүхтэй. Тэр цагаас хойш өвөл зуны тус бүр 16 олимпиад тамирчдаа илгээсэн байна. Инхдээ олимпийн анхны медалаа 1968 оны Мехикогийн зуны олимпиос чөлөөт бүхийн төрөлд мөнх бот мөнгө, дандан шар болон сэрэтэр артаг нар хүрэл хүртсэн нь түүхэн амжилт болсон юм. Түүнээс хойш манай улс олимпийн наадмаас жудо, чөлөөт бүх, бокс, буудлагаар 2 алт, 12 мөнгө, 14 хүрэл, нийт 31 медаль хүртжээ. Одоогийн байдлаар жудочид 12, чөлөөтийнхэн 10, боксчид 7, буудлагийнхан 2 медаль авчээ. Монголын үндэсний олимпийн орооноос олимпийн цикл бүрд үндэсний шгшээ багийг бүрдүүлэх, бэлтгэл сургалтыг зохион байгуулах, тэтгэлэг төлбөр хэрэгжүүлэх, залуу тамирчдыг дэмжих зэрэг өргөн хүрээний ажил явуулсаар өдийг хүрсэн байна. Гадаадын эргэн харьяатын газраас энэ оны 1-р сарын статистик мэдээллийг танилцууллаа. Тайланд хугацаанд Монгол улсын хилээр нэвтрэхээр ирсэн 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрүүлэлгүй буцаасан байна. Хил дээрээс буцсан иргэдийн дийлэнх буюу 74 нь бүгд найрамдах Хятад ард улсын иргэд байгаа бол бүгд найрамдах Солонгос улсын 6, Узбекистан болон Непалийн тус бүр 4, Оросын улбаны улс, Филиппин, Киргизийн тус бүр 2, Азербайджан улсын 1 иргэн байжээ. Албаны их сурвалжийн мэдээлснээр эдгээр иргэдэнд дараах нийтлэг зөвшлүүдийг гаргасан байна. Тухайлбал ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй. Зорчих зорилготой нийцээгүй англи визтэй байсан. Монгол улсад байх болон буцаж явах хөрөнгийн их усүрийн баталгаагүй. Визийн хүчинтэй хугацаанд дууссан зэрэг шалтгаанууд багтж байна. Гадаадын эргэн харьяатын газраас гадаадын иргэдийг манай улсад зорчихдоо визийн ангилал, зорилгоо үнэн зөв мэдүүлж, холбогдох хууль тогтоомжийг мөрдөхийг анхаарууллаа. Дотоод болж өнгөрсөн үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Үргэлжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулно. Харин дэрэг үзэгчтэй төвцөн мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Фридрих Мерц энэ 7 хоногийн лав пүрэв гаригуудад бүгд найрамдах Хятад ард улсад албан ёсны айлчлал хийж байна. За тэрээр үүрэгт ажилдаа орсноос хойш анх удаа Хятад улсад айлчлж байгаа энэ бөгөөд лав гарагтаа бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинтэй уулзчаа. Яриа хэлцээний дараа Фридрих Мерц сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ Украины дайнд цэг тавьж хямралыг шийдэхийн тулд Ши Жинпинээс тусламж хүсэж энэхүү асуудал дээр түүний нөлөөллийг ашиглахыг хүссэн гэжээ. За үүний хариуд Ши Жинпин бүгд найрамдах Хятад ард улс Украин дахь сөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахыг
дэмждэг гэдгийг илэрхийлж зөргөлдөөнийг зохицуулахдаа бүхий л талын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж талуудын тэгш оролцоог хангах ёстой гэдгийг онцолжээ. Германы канцлерын энэхүү айлчлал нь өмнөх канцлер Ангела Меркелийн үеийн айлчлалуудаас өөр нөхцөлд ор буюу барууны орнуудын эрх баригчдын улс төрийн шахалт болон Германы ажил төрийн томоохон компаниуд Хятадын нийлүүлэлтийн сүлжээнээс ихээхэн хамааралтай байгаа нөхцөл байдлын хоорондох тэнцвэрийг олох шаардлагатай. За мөн хоёр талын худалдааны өндөр зөрүүг буулгах, нэг улсаас хэд хараад байдлыг багасгаж, эрсдлийг бууруулах ийм мөн чанартай ажил болж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Энэ нь Хятадын цахилгаан автомашин өндөр технологийн компаниуд Европт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байгаа энэ үед Германы эдийн засгийн гол салбар болох автомашины үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд байр суурь алдж байгаатай холбоотой юм а. Дараагийн мэдээ. Өнгөрсөн 7 хоногт бүх насаараа хоригдох ял сонссон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёл шүүхийн дээрх шийдвэрийг давж заалтаад байна. За өдгөө 65 настай Юн Сук Ёл 2024 оны 12 сард цэргийн онц байдал зарлж Өөмийн самуун дэгдэж бослог зохион байгуулсан хэрэгт буруутгагдсан. За түүнийг Сөүл хотын төвийн дүүргийн шүүхээс бүх насаар нь хорих ял оноосноос 5 хоногийн дараагаар өмгөөлөгч нарны ихүү давж заалдах гомдлыг аль бие ёсоор гаргажээ. Юн Сук Ёлын өмгөөлөгчдийн зүгээс тусгай прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн маргаантай шийдвэрийн цаана явж байгаа улс төрийн зорилгын талаар дуугүй өнгөрч болохгүй гэдгээ мэдэгдэж, яллах шийдвэртэй холбоотой асуудлуудыг зөвхөн шүүхийн тэмдэглэлт төдийгүй ирээдүйн түүхэн баримтуудад тодорхой тэмдэглэж үлдээхийг өөрсдийнхөө үүрэг гэж үзэж байгаа мэдэгдсэн байна. Цэргийн онц байдал зарласан хэрэгт Юн Сук Ёлоос гадна тухайн үеийн Батлан хамгааллын сайд цагдаагийн ерөнхий газрын дарга зэрэг өөр 7 хүнд 10-аас 30 жил хорих ял шийтгэл оноосон бол өнгөрсөн жил Юн Сук Ёлд өөрийг нь баривчлах ажиллагаанд цаад учруулсан эргээр 5 жил хорих ял. За түүний эхнэр Ким Кён Хид энэ оны 1-р сарын сүүлээр авилгын эргээр 20 сар хорих ял оноосон билээ. Дараагийн мэдээ. Эдгээр өдрүүдэд хурлаж байгаа Өмнөд Солонгосын хөдөлмөрийн намын 9-р их хурлын үеэр тус намын ерөнхий дарамтчгийн дараагаар ахин сонгогдсон Ким Жон Ун улс орныхоо ойрын 5 жилийн зорилтын талаар мэдэгдлээ. За Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун мэдэгдэлтэй эх 5 жилд Өмнөд Солонгос улсын эдийн засгийг тогтворжуулан бэхжүүлж аажмаар чанартай хөгжилд чиглүүлж шин төвшөнд гаргах болно гэжээ. Тэрээр эх 5 жилийг бүрэн хэмжээний ахиц дэвшил гаргах үе шат хэмээн тодорхойлж шин төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үзэл суртал, техник технологи болон соёлын салбарт хувьсгал хийхийг уриалсан байна. За мөн энэхүү намын их хурлын үеэр албан тушаалын халаас илгээ явагдаж ерөнхий дарамтчгийн дарга Ким Жон Уны тэргүүлсэн намын төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо болон улс төрийн товчооны шинэ гишүүдийг сонгоод байна. Түүнчлэн Ким Жон Уны дүү Ким Yo Jong албан тушаал ахиж шинээр байгуулагдсан төв хорооны 17 хэлтсийн даргын нэг болсноор байр сууриа бэхжүүлээд байна. Түүнийг аль хэлтсийн дарга болсныг тодорхой мэдээлэлгүйч өмнө нь Америк нэгдсэн улстай холбоотой асуудлыг хариуцдаг байснаас нь үүдэн гадаад стратегид илүү анхаарч ажиллаж магадгүй хэмээн ажиглагч нар үзэж байна. Сүүлийн мэдээ хүргэе. Өнгөрсөн оны 10 дугаар сард үнэт үзмрүүдэд хулгайд алдсан Луврын музейн захирал албан тушаалаас огцорч улмаар шин захирал томилогдоод байна. За Луврын музейн захирал Лоранс Декарын огцрох хүсэлтийг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хүлээн авсан тухай Элисийн ордон мягмар гарагт мэдэгдсэн бол музейн шин захирлаар Кристоф Лерибог томилсныг лав гарагт мэдэгджээ. Ажлаасаа огцроод байгаа Лоранс Декарын хувьд 2021 оноос Луврын музейн захирлаар ажилласан бөгөөд парламентын шалгалт, музейн ажилтнуудын ажил хаялт, музейн аюулгүй байдлын системтэй холбоотой дуулайн шуугиантай холбогдуулан түүнийг хулгай хэрэгээс 4 сарын дараагаар ийхүү огцрууллаа. За харин өдгөө 62 настай Луврын музейн шин захирал Кристоф Лерибон урлагийн түүх судлаач, куратор бөгөөд 2024 оноос хойш Версалийн ордны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа өндөр туршлагатай мэргэжилтэй юм а. Тэрээр олон жилийн турш яригдж байгаа Луврын музейн шинжлэл аюулгүй байдал үзэгчдийн тав тухыг хангах зэрэгтэй холбоотой чухал төслүүдийг удирдан ажиллахаар болоод байна. Та бүхэндээ олон улсын сүүлийн мэдээлэлээс хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаарт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзъя. Баяртай.